За сайн байцгаана уу? Оройн минь төргий. Өнөөдөр Япон улсын Токио хотод 2026 оны 8 сарын 21-ний баасан гарагийн оройны 10 цаг 38 минут болсон байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр 2026 оны 8 дугаар сарын 21-ний баасан гарагийн оройны 9 цаг 38 минут болж байна. Мандалгавд адилхан. За ингэж нэг бүгдээрээ бараг л нэг тайм зоонд орох гэж тий. Тэгээд нэг бүгдээрээ завгүй гүйлцгээгээд даанч бүгдээрээ орой болсон хойно ингээд бүр шөнийн цагаар хийж байгаа болохоор бичлэгээ хийж байгаа болохоор жоохон ядарсан, унтахгаа яарсан байдалтай ах шиг байна. За тэгэхээр өнөөдөр нэг сонирхолтой зүйлийн талаар гинт ярих гэж бодоод шүн болсон хойно унтахаас ч өмнө тайдыг дуудаж босгоод юун талаа хэдүүлээ ингээд нөө хов бацхуу гэж байгаа лээ те бүгдээрээ ингээд эмгтээчүүдээр байгаа лээ эрчүүдийн талаар ярив. Эрчүүдийн талаар яриа гэж энэ хоёрын инээж байгаа гэдэг. За тэгэхээр зөвөр юу гэж бодсон бэ гэхээр бид нар ингээд нэг юм 20 гаруй наснда эрэгтэй хүнээс хүлээх хүлээлт, эрэгтэй хүнийг харах нүдтэй, эрэгтэй хүнийг одоо надад ямар байвал нь одоо тохиромжтой вэ гэж боддог. Одоо 30 гаруй наснда яг юу гэж бодож байна. Тэгээ магадгүй бид нар энэ бичлэгээ ингээд түүх болгож үлдээж байгаа учраас ингээсээр 40 гаруй наснда, 50 гаруй наснда ямар эрэгтэй хүний талаар ямар ойлголттой байх энэ өөрчлөгдөд явж байгаа шүү дээ. Ойлголттой байх болоо гэдэг нь жоохон сонирхолтой санагдаад тэгээ энийг одоо яг энэ өнөөдөрт нь бичиж хадгалж үлдээхийг хүссэн. За тэгэхээр эрэгтэй хүний талаар яриа гэвэл яг юу санаанд хамгийн түрүүнд санаанд орж байна. За багаасаа жирэг. Хамгийн багрыг насны төлөө гай. Тийм. Дандаа яхас би хэлтэй. За тэгвэл эрэгтэй хүний тэгэхээр эрэгтэй хүн бол эрэгтэй хүн юм байна. 20 эдэн нас 10 20 30 эдэн насны нэр надаас эхлэе. За тэгээ амтраа баярлалаа аврах гэж гэж. Хүлээлт гэдэг чинь одоо хүн болгонд өөр л байгаа хэл та. Гэхдээ зүгээр одоо миний ингэ бодож байгаагаар бол бид нар нэг амар хүмүүс хэлдэг шүү дээ нэг цагаан мартай ханхуу ирээл хамаагийн ингэ сайхан болчих юм шиг анх хүүхэд тахтаа ч гэсэн тэгж л боддог гэсэн. Тэгээ одоо ч гэсэн цагаан мартай ханхуугаар хүлээсээр л байгаа шүү дээ. Тэгтээ single ladies дээр гардаг шиг гарч ирэх үү те. Single ladies чинь бараг л мөндөө одоо бидэд ярих гэдэг чи яг утгаар насныхаар харуулсан байгаа сте тий. Тэгэхээр ер нь нэг амар хүсэн хүлээлт гэхээсээ илүү 20 наснд болвол илүү юм ихтэй амар өөрөө их омглон одоо юу байд юм шиг байгаа. Юмыг хүлээн зөвшөөрж хүлээж авах гэдэг талаасаа биш одоо яг чиний хэлээд байгаа шиг ийм байх ёстой гэдэг тэр зүйлээ бодоо явж идэм юм шиг байгаа. За тэгээ 30 гараад ирэхээр ер нь бол нөгөө тэр хамтран амьдрах гэдэг тэр эрэгтэйгээ ямар байгаасэ ямар хүн болоосой ч гэдэг юм. Одоо нэг зарим хүмүүс чинь ингээд нөгөө өөрчлөх гээд байгаа шүү дээ эрэгтэй хүнийг. Гэтэл энэ нөгөө шинжлэх ухаан чинь нотолцоод байгаа шүү дээ эрэгтэй хүн бол өөрчлөгддөггүй харин эсэргээр эмэгтэй хүн бол өөрчлөгддөг. Тэр чинь судалчаад байна шүү дээ. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр одоо 20 наснда за яах вэ гэд тэр хүнийг хүлээж авлаач гэсэн юмыг өөрчлөх гэж үзсээр хагаад 30 настай болчихдөг юм шиг байна. За тэгээд миний бодож байгаагаар бол 30 настай бидний хадаа харж исэн эр хүн ямар байх ёстой вэ гэдэг өнцөг маань одоо илүү тэр нөгөө бид нар өөрсдөө бас тийм болд юм болоо өөрийгөө ингээл хайрлал өөрийгөө илүү ойлгоол тий би ер нь юу хүсэж байгаа вэ гэдгээ бодоол тэгж ирэхээр одоо бидний нөгөө дотор бодоод байгаа хүний маань одоо байх ёстой зан чанар болоод тэр би хаа юу гэдэг тий бүхэл юмнуудыг тэгж боддөг юм шиг санагдсан. Одоо зөвхөн 40 настай хүний эрэгтэй хүн ямар байх ёстой вэ гэдгийг эргээд ингээд бодохоор одоо ааваараа л ингээд жишээ авч юм л да бид тэрийг ингээд хүүхэд бахаас ихгүүлэл ингээд дагуулаад аялал хүүхэд болгондоо ингээд өөр дурсамжуултайгээл хүн болгонд
өөр юм үлдээсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ насанд бол илүү тийм нөгөө хамтын дурсамж бүтээх, хамтын шийдвэр гаргах, хамтдаа юмэг нөгөө ганцаараа ингэж хийж үзье гэдэг нэг хүсэл байдаг шүү дээ, тий. Тийм биш болдсон болоодаа л гэж би зүгээр бодож байна. Тэгэхээр яг эр хүний зүгээс нөгөө зан чанарын хувьд ярих юм уу? Эсвэл одоо нөгөө тэр хүний дадал зуршлын талаар ярих юм уу? Эсвэл одоо нөгөө хүмүүсийн яриад байгаа шиг six pack дээр нөгөө би хаа өндөржин ярих юм уу гэдэг чинь бас сонирхол ойлголт байх юм байна. Тэр бол чөлөөтэй. Юу ч ярьж болно. Нээлттэй гэдэг. Нээлттэй. За энэ хоёрыг Яаж ярьж болох юм бэ? Юу ярьж болох юм уу? Илхүүснээс тоош юм ярьсаж болох юм уу гэсэн. Болно. Тэгээд 18 Ингээд минут цагаан биш улаан юм ингээд тэмдэг тавьчих бичлэгэн дээр. За манай их яваарай. Окей, би ч нөө модератор хийж байгаа ихтэй хоёроос. Үгүй амьс хэлээснээс доош явж байгаа. Та яв. Би ч одоо нөө тийм нэг туршлага муршлагтай эгэ шиг ингээ ерөнхийд нь юм ингээл томоор хаарж марцсан бас биш штэ. Би ч бас жоохон хөвгөд штэ. Тэгээд стил жахнараа байгаа штэ. би ч 3 хүүхдээ жоохон охин юм байгаа штэ. Тэгээд саяны эгэгийн ярьсан болвол нөгөө нэг одоо юу ах нөхцөл байдлаас хамаарат одоо ингэж байгаах гэж бодож байна. Надад болохоор бас арай нэг өөр үнцэг байна. Юу яг гэхээр одоо 20 гаруй наснда үерхэж нөхөрлөж одоо анх ингээл үзцгээж байгаа шүү дээ. Тэгэхэд болвол ингээл юу ч хамаагүй юм шиг ингээл ямар ч одоо юугүйгээр одоо шалгуур үзүүлгүйгээр цензургүйгээр гэх юм уу те ингээд одоо жишээлбэл би ингээд даагаар нүлэж авсан гэсэн үг юм. Хандлаа 15 маун жил болсон шүү дээ. Тэнгүүч ингээд 20 гаруй настайгаас ингээд шууд ямар ч ингээд одоо шүүлтүргүүгээр хүнтэй суугаал нэг мэдгэд хүүхэдтэй олоод нэг мэдгэд амьдрал зохиогоол тэгэл тэр амьдралаа босгохгүй л ингээд ухаан мэдрэлгүй гүүгээл тэгээд ингээд 30 нас бол ерөөсөө тэр амьдралыг босгохгүй л ингээд явцсан. Ингээ ухаан мэдрэлгүй гүйтсэн нас аваад байхгүй юу. Тэгээ одоо ингээд 40 насны босгон дээр ирээд харахаар зааж гараа юу болоод байна гэд эргээд ингээд бодож байгаа үе гэх юм уу. Зааж гараа чи өөрийгөө илүү хайрлах хэрэгтэй байсан юм шүү. Энэ амьдралыг ингээд босгох гэж одоо начиг хүмүүс зөндөө олон л агаах л та. Одоо ингээл 20 гаруй наснда уучраа мэдгүй хоорондоо суугаад хүүхдтэй болоод амьдралыг үргэлжлүүлэх гээл авч явахгүй л ингээл тэрийгаа чи ингэчихсэн минийгаа чи ингэчихсэн ингээл гүйсээр гал нэг мэдсэн чинь ингээл 30 нас нь 10 жил чинь ингээ өнгөрцөн байгаа байхгүй. Тэгээ одоо ингээ 40 насны босгон дээр ирсэн чи зааж гараа юу илээ гэ эргээ харсан чи юм сайгүй өөр байх жишээтэй тий. Тэгэхээр одоо 40 гараад ямар болохыг сайн хэлж мэдэхгүй л байна л да. Гэтэ миний бодлоор эрэгтэй хүнийг 20 гаруй наснда одоо ингээд шүлтүртэй хандаад байгаад чамд юу таалагдахгүй ингэж эрэгтэй хүн дээр юм одоо юу тавиад тэр чи юу гэх шалгуур үзүүлэх гэх юм уу? Хоёр хоорондоо таарах юм уу, тохирохгүй юм уу, дуртай юм чи юу юм яасан гэж илүү таньж мэдчихэжгаад 30 наснда бол тэрийгээ ингээд таньж мэдсэн хүнтэй хамтдаа ингээд өнгөрөөсөн бол илүү гоё ч юм уу те. Тэгээд 40 наснда илүү тэр нөө өөр хүмүүсд нь гараад том болоод ингэсэн байх юм бол түрүү чигээ хэлсэн шиг хамтдаа шүдэр гараа хамтдаа нэнтэн дурсамжуудыг бүтээлцэх. Тэгээд 50 гараад яа тийм. Тиймэрхүү байх байсан болов гэж бодогдож байна. Тэр яг одоогийн нөхцөл байдал одоо ингээд 40 насны босгон дээр 30 гарантай хүний одоо эрэгтэй хүнийг харах одоо хараад хүлээлт нь юу вэ гэх юм бол нь илүү ойлголцдог, илүү ингээд хамтдаа ямиг хийдэг, бүтээдэг одоо яад вэ те бие биендээ итгэдэг юм нэг юм халуун дулаан уур амьсгалыг хүсдэг болт юм болов 20 гаруй насны ч уучраа мэдхгүй тэгэл ингээл явцсан уу яа байхгүй. За та нар дундаас хамгийн олон X дэгэрээ. Тодорч нэр та нар дотроос би ингээ хамгийн олон X дээр нэг байхгүй. Тэг яасан бэ гэдэг нь ингээд эрэгтэй хүнтэй ингээд одоо чинь ингээд
сайн муу янз бүр эрэгтэй хүнтэй учирч үзсэн биз дээ би. Тэгээ тэр болгонд ингээд учраад ингээд салсны дараа миний эрэгтэй хүн тавигдах шалгуур ингээд өндөрсөжсэн гэл. Яг тэгэхээр тэр хүн одоо муу хүнтэй очиж юм бол за энэ шиг муу хүн байж болохгүй юм байна гэдэг шалгуур нэмэгдэж байна тийм. Сайн хүнтэй очих юм бол ийм сайн эрэгтэй хүн байд юм биш үү? Одоо хэзээ ч миний нөгөө листэнд байгаагүй одоо найз залуу нөхрийн шалгуурт байгаа юм бит хүн байд юм биш үү? Тэгвэл би яг ингэж хайрлаад мараач тийм үү тий. Одоо хамгийн сүүл гэдгээд айгүй нийтдээ жишээ яасан гэсэн чинь. Цай ингэж би ч өөр амар сайн дуртай юм байхгүй юу? Тэгсэн чинь ингээд айгүйх сайн дуртай, 10 дуртай ингээд Вьетнам дуртай эрэгтэй хүнтэй ингээд учирсан чинь хөөх ийм эрэгтэй хүн байж болов. Би эрэгтэй хүн гэлтэгэхээр нэг махан дуртай одоо пив уудаг тий. Эрэгтэй хүмүүс угаасаа л бүгдээрээ пив уудаг. Пивэн л дуртай байдаг. Вьетнам дуртай эрэгтэй хүн гэж байдгүй ч юм уу тий. Эрэгтэй хүмүүс угаасаа л сайн дургуйч гэдэг юм уу. Ийм ойлголттой явж байгаа тийм хүнтэй ингээд учирсан чинь ийм хүн байж болт юм биш тий. Ингээл гой хамтаа цайгаа уугаал ингээд одоо цай уух ингээд зүгээр энгийн зүйл юм шиг өглөө болгон хийдэг зүйлийг хойлоо ингээд аюу амтархан хамтдаа уугаа тий. Тэр нүү цайныхаа талаа ирээрээ л тий. Энэ цай аюу гоё юм байна. Энэ дээр нэг ийм нэмжүүд илүү гоё болох юм байна гэдэг юм уу. Ингээд яриа сунгууд чи аюу гоё юм шиг. Тэр нүү зүгээр л ганцаараа ингээд би өөрөө цайгаа найруулаад ингээд ганцаараа ингээд уугаас уухныг өөр хэрэг. Тэрнийхээ амт үнэр тэр юмнуудыг яриад хамт ингээд дурсамж бүтээгээ суух нь илүү гоё амттай байд юм л. Тэгээд тэр болгонд ингээд шалгуур ингээд нэмэгдээд өндөрсөд одоо ингээд тэнгуут би яж байгаа байхгүй. Цайн дуртай хэрэгтэй хүн тийм. Хамтаа ингээд гоё цайгаа ингээд цайныхаа талаар ярилцаа тийм. Ямар жимс нэмэхээр, ямар одоо юу нэмэхээр тийм. Хамт нэмэхээр цайны амт яаж өөрчлөгдөж гэн. Өглөө ямар цай уух, орой ямар цай уух, өдөр ямар цай уух гэх тэрийг ингээд хамт ярилцдаг. Тийм байвал гоё юм байна гэдэг юм. Ингээл шалгуур болон ингээд өндөрсөөл яваад юм дээ. Тэгээ ер нь бол яг хуу ерөнхийд нь ингээд авч үзэх юм бол одоо 30-д наснд хамгийн чухал авч үздэг бас юм сэтгэлийн амар амгалан гэдэг юм. Ерөөсөө маш чухал юм байна. Намайг догтлуулахаас илүү намайг тайван байлгадаг байх чухал юм байна. 20-д наснд бол догтлыг илүү хүсдэг байсан юм санагддаг. Ингээд surprise яриад баярлуулаад ч юм уу ингээд нэг хамтдаа ингээд амар юм extreme activity хийх ч юм уу тиймнүүд нь гоё идэг гэсэн бол одоо 30-д наснд гоё тайван амгалан ингээд намайг бухимдуулдаггүй ингээд нэг юм ойлголцдог, ярилцдаг. Тэгээд бас нэг ялгаатай юм 20-д наснд одоо нөө тоф гэдэг чинь ингээд юм чанга хатуу тийм уйлдгүй ч юм уу ингээд эрэгтэй хүмүүс ингээд гоё юм шиг харагддаг байсан бол одоо 30-д наснд яадаг гэсэн гэхээр болсон байх хэрэг сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлж чаддаг эрэгтэй хүн гоё харагддаг болж байгаа байхгүй. Уйлж байгаа эрэгтэй хүнийг хараад би баг ингээд тэр хүнийг ингээд үнэлж байгаа байхгүй. Энэ хүн ингээд сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлж чаддаг, гатгчлуулж чаддаг хүн байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ер нь бол эрэгтэй хүнийг харах өнцөг эрэгтэй хүн тавигдах шалгуур хоёр хуйлаа өөрчлөгдөж юм гэж бодсон. Гоё зүйл тийм. За миний үтж яах те би чамраа олон экстэй үзсэн биш. За ганц нөхөртэй хүний хувьд нэг үг хэлье да. За яасан. Юу тийм. 20-д наснд бол би аягүй сонио одоо эрэгтэй хүнээс хүлээлт бол айгүйх одоо нөгөө нэг юм том хүн шиг би улам нялхаад байгаа юм шиг санагдаад. Айгүй том хүн шиг ингээл амар мачур эрэгтэй нэг амар хүсдэг гэсэн. Би тас хүчтэй, зөрөгтэй тий. Тэгж хүсдэгсэн. Тэгээд би нөхөртөөгөө уучраал тэгэл маа нөхөр бол яг л ер нь одоо эргээд би ер нь ингээд бүх зүйл дээр ингээд дүгнэлтгээд 34-5 насны босгон дээр ирээд дүгнэлтгээд үзэхээр би яг ер нь зөв энтэйгээс ус юм байна гэдэг айгүйх нөхрөөрөө бахархдаг. Цаг минут тутамд намайг яг байгаар нь минь хайрлалтай юм байна. Надаар бахархтай юм байна. Намайг хүндэлтэй юм байна тий. Миний гэсэн болгоныг хүндэлтийн байна. Миний орон зай гэл яг ингээл нөгөө дүгнэлт хийх юм л. Тэгж хүсдэг юм л одоо болохоор би нөхрөөсөө ерөөс ингээл эрхлээл байж хүсэж байгаа. Ерөөс ингээд нэг нэлцаасан болол те нэлцаасан гоолч гэдэг шиг юм болол ингээл нэлцаанаа л ээж ямар санагдаад идэлчээд та. Тэгээд айгүйх юу ад юм болов одоо ингээ 30 гараад эрэхтэй хүнээс юу хүсдэг вэ гэхээр нэг би миний хувьд болохоор ингээд амар их өсгүйгээр би зүгээр л бүх зүйлийг ингээд хүлээн зөвшөөрчдөг. Дээрс нь айгүй юм намайг ингээд
сэтгэлийн амар амгалан байдалтай амар хүн ер нь эцсийн дүндээ л ерөөсөө би нэг 10 хоног бясалгал суугаад энийг ойлгосон байхгүй. Эцсийн дүндээ хүн ер нь сэтгэлийн амар амгалан байдал 50 байдал юм бэл. Тэгэл ерөөсөө за намайг сайхан 50 байлгадаг тий. Тэгээд тийм л байхад ер нь их юм өсөхгүй юм байна даа л гэж. Одоо ингээ явах тусмал ер нь нас явах тусмал их юм өсөхгүй байна дөө. Ер нь хүний амьдрал их хэрэггүй штэ л модонд орчтой биш үү те. Би бол одоо таны шиг нэг их тийм шалгуур малгуур тахгүй ер нь их юм өсөхгүй дөө байгаараа л. Чи одоо хандж жоох юм биш нас явах тус. Тий. Гэхдээ миний хувьд 20-с 30 20-с 20 насны хайрлалт 30 насны одоо дүгнэлт энэ төр өөр байгаа учраас би нас явах тусам гэж яриад байл л та. Хүний амьдрал юм хэрэггүй дээр очсон ч яах вэ? Надад юм л хэрэгтэй. Нэг хэрэггүй дээ сэтгэлийн амар амгалан байдал чухал гэх. Ер нь амар амгалан гэж бид нар сүүлийн үед ингээл туслал хийгээл өөрлөгөө өнгөөгөл ингээл ингэж байгаа болохоор дутуу байсан зүйлс маань ингээл амар донслогоонтой ингээл байнга хурдны зам дээр тавхиж байгаа л бууж ирцгээс хүмүүс болохоор ингээд илүү төрлөө чиглээд байгаа. Тэгэхээр ер нь би болоод тий би эрүүл мэнд болоод сэтгцэн эрүүл мэнд айгу чухал болчиход байна тий. Одоо энэ үед би болоод энэ үйлчлүүлснэг харилцаа хамааралтай байхгүй юу? Тэгээ надаа одоо энэ нөгөө нав цах нарыгаа ингээд харахаар хүмүүс ингэж ярьдаг штэ айгүй ажилсаг, айгүй арчаатай. Одоо нэг эндээ арчаатай гэж хэлээд байгаа штэ. Тэгэхээр одоо зүгээр ингээд бид нар тэдрийг харахаар юу харагдаад байна вэ гэхээр ер нь нөгөө нэг одоо яг ожиг хэлдэг шиг тэр нөгөө амьдрах гэж зүтгэсэн тэгээд амьдралаа босгосны дараах тэргээд хүмүүсийн нэг амьдралын өчлөлт байгаа штэ. Тэгээ энэ үед яг одоо өөрийгөө чаяагүй, ажиллаж чаяагүй ингээд нөгөө яг жигэд авч явсан хүмүүс яг одоо 50-аас магадгүй 40-оос 50-аас 60 хүртэлх насандаа л ямар байсан бэ гэдг нь ер нь харагддсан юм шиг санагдаж байгаа байхгүй. Бид нар бол яг та одоо нөгөө ингээл ирчүүдийг бодохдоо айгүй халамжтай байх хэвээр эсвэл юу гэдэг айгүй романтик байх хэвээр ч юм уу. За эсвэл айгүй хөдөлмөрч байх гэдэг хүн болгоны нэг дотоод төсөл байгаа даа шүү дээ. Магадгүй тэр шалгуур гэж яриад байгаа нөгөө яг хань ижлээ сонгоогүй нөгөө сингл байгаа хүмүүсийн хувьд шалгуур яриад байгаа шиг байна. А та хоёрын хувьд бол айл үжээ ингээд хань ижилтэй болоо та нарын 20 наснд одоо эр нөхрүүдийг ямар өсөж ийсэн тий 30 наснд ямар өсөж ийсэн ялгаатай байж магадгүй. Одоо зүгээр би өөрийнхөө өнцгөр ингээд харах юм бол ингээд наад цахнар маань ингээд ямар амар ажилласаг ямар цэмбгэр одоо ингээд тий 70 нас хүрж байгаа нэ яаж тэр гоё цэмбгэр явж гэн гэдгийг чинь хараад хэрэгтэй хүн бас ийм байх ёстой юм байна. Гоё цэвэр цэмцгэр байх гоё байд юм байна гэдгийг ингээд тэдрийг харж үлгэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж одоо ингээд 40 нас хүрчээд ингээ хүнтэй сууя гэд ингээ бодох юм бол мэдээж өөртөө амар цэвэрж арчаатай тий бас нэг ингээд одоо 50 60 хүртлээ ингээ хамт амьдрах юм чинь бас тиймэрхүү гэд ингээ шалгуурууд ингээ өөрчлөгдөөд эхэндээ бол одоо юу гэдэг тий айгу царай зүс өндөр би хардаг байсан бол одоо шал өөр юм хардаг болох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэр би ямар 40 нас гэдэг чинь хүний амьдралын хамгийн гоё нас гэдэг байгаа байхгүй. Ер нь яг л үний юм шиг байна. Бид нар одоо ингээ жишээ нь 20-д ирээл 40 настай ах их нар ч амар хөгшин харагддаг л шүү дээ бид нар. Нэгтэл одоо ингээд өөртөө 40 хүрсэн чинь бид нар ердөөш тийм хөгсөн мэдрэмж төрөхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нэг юм харагдаж залуу хүмүүс. яг тэгж байгаа. Тэрийгээ бол би мэдээд байгаа байхгүй. Бид нар одоо ингээд залуу ирээл ажилтаа ингээд орж байхдаа бидний үеийн их чахнар чи амар хөгшин ёо өстэй нэр ямар сонир сэтгэлгээтэй гэдэг гэж бодох үе байна шүү дээ. амьдрал нэг хэрэггүй дээ. Тэргээ сони юм яриа суучаад байдаг. Тэгтэл одоо яг тэр авж байгаа шалгуурууд өөрчлөгдөж байгаа. Гэхдээ ер нь нэг ерөнхий одоо жишээ нь эр хүн ямар байх ёстой юм бэ гэж сая оожигийн ингээд асуултыг бодохоор нэгдүгээрт ингээд айгаа өөртөө хайртай. Тэгээд бас ингээд нөгөө хүмүүс арчаатай гэдэг байгаа шүү дээ. Ямар арчаагүй бэ гэдэгтэй адилхан айгаа арчаатай байх хэрэгтэй. Тэр нэг амар ажилсагтааж гол нь ш. Тийм юм байна даа гэж бодоод байна. Гая хоёр юу уугаад байгаа сая бичлэг эхэлснээс хойш нэг нэгээрээ ээлжиж тонгоогоол юм уугаад байгаа. Юу вэ? Энэ хоёр айргээд ууж байгаа шүү дээ өөр юу их юм. Ууцсан байж тээ. Тэгэхээр миний зүгээр одоо хэлэх гээд байгаа зүйл
Аха. Бид нар ингээд тэр хүмүүсийг л харж тэдрээс үлгэрлэл авч одоо ийм хүн байвал гоё юм байна гэж бодож байгаатай яг адилхан бид нар ч гэсэн ингээд одоо жишээлбэл манай нагаз ах нар эхнэрүүд амар халамжтай ингээл хойно урд нь бөндгнүүд л хамаг юм хийгээд л ингээд тэгсээр нэ өөртөө ч гэсэн ингээл амар гоё цэвэр цэмцгэр байхаар бид нар ч гэсэн одоо ингээд 40 насны өнцгөөс магадгүй 50 60 70 хүртлээр хамт амьдрах хүнээ бас нэг иймэрхүү хүн байвал зүгээр юм уу гэгээд нөгөө 30 настай байсан шалгуур маань бүр оронгоор ингээд өөрчлөгдсөн байгаа штэ. Тэгэхээр тийм л байд юм байна. Юу доктор нэг шал хүнлэн юм асуухад саяхан ингээд нөө сошиалор нэг нэвтрүүлэг явсан юм а да. Монголд нэг эксүүдээ ярьж мэрсэн ч юм уу, муулсан ч юм уу. За тийм нэг 4 5 хүн ч байсан тийм. Эмэгтэй ч юм уу, эрэгтэй ч юм уу ямар ч юм нөө жаагаас нөө золбоо ТV-гийн золбоо гарч ирж нөө уянга тэр хоёр ч хүн болгон таньдаг болохоор ярьсан юм а да. Тэгээд тиймэрхүү байдлаар одоо ингээд тэр бол одоо тэр нөө дэги Солонгоаш хоёр эднэр гээд байгаа шүү дээ. Тэд нар ч юм бол ингээд ил гараал ингээд биднэрт харагдаал тэгэл хүмүүсийн хэл аманд шүүгдээл байгаа болохоос биш ингээд дийлэнх амьдрал одоо ингээд нөө сэтгцийн хувьд хүмүүс яг эрүүл байгаа мó бие бэлтрийн хувьд яг эрүүл байгаа мó ямар нийгэмд өсөж хөгжчөөд одоо яг юу болоод байгаа юм бэ гэдэг нь тэр нь бол амар түгээмэл юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэр эдийн одоо хин бэлэн биш болчоод гэр бүл зохиох гээд үзээд бүр хүүхдтэй олчоод сал зарнаал ингээл хинээгээ зовоогоол тий. Тэгэхээр энэ бол ингээд яг тэд нар ингээд олон нийтийн өмнө гарч ирээд одоо ингээд шарагдаад байгаа болохоос биш энэний цаана нийтлэг амьдрал Түгээмэл тий амьдрал дээр айгу түгээмэл байдаг зүйл амьдрал дээр айгу түгээмэл байгаад байгаа юм биш үү гэж бодсон. Энийг юу гэж бодож байна таваад? Үнэн шүү дээ. Би одоо ингээд хүмүүс яхаа би маш олон ингээд гэр бүлийн найзуудаа тэгээд ингээд хүмүүсийн ингээд ажиглаад байхад л ажиглагдаж байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр тэд нар ингээд одоо нөгөө нэг хүн ингээд яг гэрлэх ёстой хүнээ ингээд гоё сөөвөл мэтэй болох ёстой. Одоо нөгөө жинхэнэ заяаны хайнаа болох ёстой. Тэр хүний ингээд нэвч чут ойлгодог, мэдэрдэг хүн байдгийн байна ч гэдэг юм уу. Ингээд тийм юунууд сонсож байгаа ш. Тэгэнгүүтээ тэрнийг одоо ингээд өөрөөдөө харьцуулангууд энэ миний ер нь заяаны хайна биш ээ. Энэ ер нь миний хайгаацсан хүн биш ээ. Энэ ерөөсөө надад тохирохгүй юм байж юм уу гэд тэгэж харьцуулаад байгаа хүмүүстэй таарсан байхгүй. Одоо жишээлбэл намайг ерөөсөө ойлгодгүй штэ. Эсвэл хайрладгүй штэ ч юм уу тэг ингээд идэг. Тэгээ би тэн дээрээс тэгээ яг яамаар байгаа. Тэг чи яг юу хүсэж байгаа ингээд айгүй асуудаг байхгүй. Тэгээ яамаар байгаа. Чи одоо яамаар байгаа. Одоо чи залуухан байж тээ ч гэдэг юм ингээд яриулахаар тэдний нөгөө нэг тэр одоо яг бид эдий ярьж байгаа сэдв нь шалгуур үзүүлэлт те. Одоо хүсээд байгаа эр хүнээс хүсээд байгаа зүйл нь тэр хүндээ байхгүй байна гэж яриад байгаа боловч тэрийг ингээд зарим нь бүр байлгах гээд хүчээр тэр хүнийг өөрчлөх гээд байгаа. Чи тийм байх хэвээр. Чи намайг ингэх хэвээр гэх тээ. Тэгээ ямар сандаа нөгөө шүүрнийх нь үзүүрээс зулгаагаад явна гэдэг байгаа зү. Тэрнтэй адилхан би юу гэж бодоод байна вэ гэхээр яг ожиг ээлдэг тэр түгээмэл байгаа нь үнэн. Тэд нэр ил гаргаж хэлэхгүй байгаа. Гэхдээ ил гаргаж байгаа нэг нь яг одоо ингээд амьдралаа өөрчлөө дараагийнхаа алдаж оноод ингээд явчихж байгаа. Ихэнх хүмүүс тэр зүйлтэйгээ яа ингээд эвлэрээд бүр насан туршдаа магадгүй буруу хүнтэйгээ ингээд амьдарч байгаа хүмүүс ч байгаа. Тэгэхээр ингээд бидний ингээд ойлголт амар харьцангуй байгаас тэр хүмүүсийг одоо нэг хэсэг нь бол ингээд гайхаад байгаа шүү дээ. Йоо яаж юм хүнтэй ингээд насыг бараад байна ч юм уу тий. Эсвэл ингээд тэр хүмүүс ингэсэн ч бас зүг байсан юм биш үү гэдэг ингээд тэр чинь зүгээр гаднаас харж байгаа өнцгөл болохоос яг тэр дотор болж байгаа процесс тэр хоёрын хоорондоо яаж муудалцаад юуг нь хүлээж аваад юуг нь хүлээж авахгүй байгаа гэдгийг чинь бид нэр харах боломжгүй яг өөрийнхөө амьдрал дээр байсан юмнууд л ярьж байгаа шүү дээ. Яг тэрийн Тэр бас амар түгээмэл. Тийм зүгээр ингээд харахад л айгу түгээмэл юм санагдсан. Тэр юу гэж бодож байна? Тэр талаа мэдээсэн байхгүй. Юу ярьсныг сайн мэдгүй. Тэр ярьсан зүйл нь гол нь ш. Гол нь нөгөө нэг оожиг хэлээд байгаа санаа чи нөгөө ингээд гэр бүлийн дотор байгаа асуудлыг ингээд сошиалар бүлэгдээл ч юм уу яриад ч юм уу юм болсон тэгсэн гээд ингээд цацаад байгаа болохоос тэрний цаана айгүй нийтлэг юмнууд байд юм шүү. Ялгаагүй л гэр бүлд байдаг зүйлүүд яг тэд нар нөгөө олон нийтийн дунд байдаг болохоор л ингээд байгаа юм биш үү гэсэн санаа байхгүй. Бasta тэр яригдсан асуудал нь чухал биш. Яг мэдээж угаасаа бүхэл гэр бүлд асуудал байгаа. Яг нийтлэг асуудал руу яг юу нийтлэг биш гэж байгаа гэдэг нь яг
тийм үгүй гэж хэлэхэд жоохон юу л өрөөсгөл болох гэдэг юм л та. Тэгэхээр би хариулахаас татсан. Бүлгийн нойр мөрөд яг ингээд унддаг дээр тавьчихсан байгаа юм шүү. Тэгээд тэр нөө нэвтрүүлгүүдийг үзээгүй болохоор бас яг юу ярьсан яасан мэдэхгүй болох. Тийм яг юу ямар асуудлыг нийтлэг гэж үзэж байгаа, яг юу яригдсан, асуудал ярьсан юм уу эсвэл юу ярьсан гэдгийг сайн мэдэхгүй л юм л да. Яг асуудал юм. Тэгээд би түн нэгийг нэг ярьжсэн дэр нэг юм нэмжлэх гэдэг нэг би одоо 20 наснда ингээд надаа ингээд жоохон ингээд тийм махлаг юм юу гэх юм. Булчинлаг. Булчинлаг биш. Яг бүдүүн бол биш тийм нэг юм жоохон Мяралаг. Мяралаг эргэжтэйчүүд гой санагдсан байхгүй. Тэгсэн чи одоо тийг санагдах байлцсан. Одоо надад эсрэгээр юм булчинлаг эргэжтэйчүүд гой санагдаг байсан. А яагаад гэхээр тэр булчин ингээ бий болгохын тулд хүн асар тууштайгаар маш их хөлмөрлөлтийн байна гэдгийг ингээд одоо мэддэг болсон. Ингэж тууштай явж чадчихаг хүн амьдралч тууштай байх юм байна. Асуудал ингээд юу хандах юм бэ гэдэг ингээд харах үнцэг маань өмнө нь бол зүгээр л нэг булчин шүмсэн зангирсан залуучууд харагдаг гэсэн бол одоо тийм хүмүүсийг хараад энэ цаана маш их ингээд тууштай хөдөлмөрлөлтөг болсон. Тийм байгаа юм байна да гэх. Тэгээд өөртөө ийм одоо юу гэдэг ямар нэгэн зорилго тавиаж юм зарчим тавиад одоо өдөр тутмын ингээд рутинээ ингээд таслахгүй яваад ч юм уу тийм тэгж байгаа хүмүүсийг илүү үнэлдэг болж байгаа байхгүй. Тэгэл ингээд зүгээр залхуураал ээждэг хүмүүс одоо биен дээр анхаардаг хүмүүс яг уу гэхээр харилцаан дээр ч гэсэн бас ингээд залхуураал тийм ингээл ер нь суугаад ингээл байд юм байна гэж бодсон. Тэгэхээр өөртөө анхаардаг арчаатай хүмүүс чинь ер нь ингээл харагддаг юм байна гэж бодсон. За. Тэгээд өнөөдөр таад бүр унтлаа. Би ч ялгаагүй өнд их орой алсан байна. Тэгээд баярлалаа. Шүн олсон ан ингээл гинт бичлэг хийгээл ингээл нойроо хугслаад ингээд сууцгааж яадаг. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Магадгүй эдгээр жилийн дараа хэдүүлээ энийг эргэж үзээд дахиад одоо үзэл бодлууд нь өөрчлөгдчихсөн. Ингэдیں۔ Тэр үед чинь бас ийм яриас хөөх юм яриас сууж исэн байж тээ гэд бас бодох хэрэг байх гэж бодож байна. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Хайртай шүү. Сайхан амраарай. Ийм зүрх гаргаад байгаа юм байна шүү дээ. За.